Их хотын завгүй залуус сурч хөдөлмөрлөж, их орныхон төлөө хийх бүтээхээр өдөр тутмын өрнөн ажилдаа яарсаар 10% зайлшгүй орныг өндөр мэдлэгтэй боловсралтай завгүй залуус маань хөгжил дэвшилт хөдөлж явдаг. Ирээдүйд сурч мэдсэн мэдлэг чадвараараа их орноо хөгжүүлэх залуустай зориулж хэдэн шинэ мэдлэг санаачлах өгөхүүднээс боловсрол сувг хэлбэрт гэгэн орчлон компанитай хамтарч боловсролын аянд суурь нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байна. Манай нэвтрүүлгээр дамжуулан Солонгос улсын урдаа барьдаг хэмжээний сургуульд хэрхэн суралцаж чанартай боловсрол эзэмшиж болохыг илэрэнгүй танилцаж шинийг илэрхийлнэ гэдэг сэтгэлтэй байна. Өнөөдрийн турлаар маань шинийг илэрхийлж хүсэл мөрөөдөлтөд хүсэгдэн солилцсон хоёр охины маань энгийн хэрнээ энгэн маягаас үргэлжилсээр байна. Миний маань өнөөдөр бидаа хичээлэх болохоор нэлээд чөлөөтэй гарч байгаа. Ингээд өнөөдөр Монгол байх хугацаанд харж хандж байгаа ажил тулмын аав ээжтэй гэр бүлтэй цагийг өнгөрүүлэхээр болсон. Хамгийн түрүүнд аавынхаа ажилд гурвын үйлдэлтэй танилцж нэлээд сонирхож байлаа. Одоо аавынхаа ажил дээр ичгээд байна. Анх удаа үйлдвэр дээр жүжигж байгаа болохоор их сонирхолтой санагдаж байна. Монголчууд хүнсэндээ голдуу гурил хэрэглэдэг гэж сонссон. Энэ үйлдвэр үнэхээр том юм аа. Олон ч машин техник байдаг юм байна. Гурил үйлдвэрлэхэд ийм их ажиллагаатай байдаг гэж бодоогүй шүү. Одоо гандан орчход тэгээд гэртээ очиж гэрийнхэнтэйгээ гой хоол хийж иднэ. Харин эндээс гараад Улаанбаатар хотын түүх тусгал шашны төв болсон гандан дэвшлэн хийдийг зорьсон юм. Миньяны хувьд ажил жуулчлалын мэргэжлээр сурдаг болохоор түүх соёл, ёс заншлын талаарх яриаг маш анхааралтай сонирхож, бас гайхшрамгүй харж байгаа нь харагдсан юм. Монголын гандан хэдэд ирчгээд байж байна. Энд ийм 13 дуган байдаг гэж сонслоо. Өнөөдөр тэр хойд талын бас энэ талын дуган дотор орж үзлээ. Лам нарын маань уншиж байгаа ч гэсэн арай л өөр сонин юм байж юм байна. Нэг маш том бурхны хөшөөг харсан. Бас ингээд эргүүлдэг юм ч гэсэн их сонирхолтой сонин байсан. Буцаж гарахдаа ар нуруугаараа гарах ёстой гэдгийг ч бас мэдвэштэй юм байлаа. Манай аав ээж хоёрч гэсэн монголчуудаа адилхан буддын шашинд итгэдэг болохоор хамт дагуулж ирсэн бол гой байсан байхдаа даанч хамт ирээгүнд харамсалтай байна. Ихэвчлэн солонгос цөм хийдүүд дандаа ууланд байдаг. Харин ингээд хотын төв хийд гэдэг нь надад сонин санагдаж байлаа. Үнэхээр сонирхолтой юм аа. За одоо дараагийнхаа очих газар руу явцгаая. Монгол Дадиагийн гэр бүлийн нэг гишүүн болж хичээлдээ шамдан сууж байгаа Миньян Монгол ёс заншилт басгүй суралцаж амжаад байгаа. Анхны өдрөөс эхлээд хоол ундандаа дасах болов уу гэж ажил толмын ээж нэлээд анхаарч байсан. Харин хэд хоногийн туршид орчиндөө маш сайн дасаад амжсан Миньян маань
гэртээ эртхэн харж ээжтэйгээ хамтаа бууз хийж үзэхээр гандан дэвшлэн хийдээс нийлээд яарангүй гарсан юм. Өнөөдөр анх удаага их сургууль оюутны ганцнд хоол идэж үзлээ. Тэгээд би бүлгүүгийн хоол сонгож идсэн маш амттай байлаа. Тэгээд эрхийн хоолны тухайд гэх юм бол 2000-аас 2500-ийн хооронд үнэтэй 4 төрлийн сонголттой хоол байсан. Тэгээ өнөөдөр яг таны цагаар орж ирсэн болохоор нэлээд хүч хөдөлгөөнтэй оюутнууд их байна. Өнөөдөр бас оюутныхаа автобусаар авийнхаа ажил руу очив. Тэгээд бас бусад оюутнуудтайгаа адилхан оюутны автобусанд босож үзлээ. Монгол үндэсний хоол буудыг хийж үзлээ. Солонгосын мандуу сумпион гэдэг хоол хийхдээ их төстэй аргаар хийж юм байна. Эхлээд дуурсан гурлаа элдэж тавьж байгаад дээр нь өвлийн махыг жижиглэн хэрчээд тавина. Махан дотроо хар перц, давс бас жижиг хэрцэн сонгон хийж хутгаад тэгээд гурлаа чимхэж байгаа нь солонгосын мандуу сумпион гэдэг хоол хийхдээ адилхан юм байна. Ямар амттай болсон болоо хурдан идэж үзье. Гүмийн хотмонд Кимчэн хотоос 30 минутын зайтай байрлал одоо сургуулийн автобусаар авих ажил руу явах гэж байна. За ингээд орцгоё. Ажид улаан маань Кимчэн хотоос 40 минутын зайд орших Гүмийн хэмээх хотод Миньоны гэр бүлийнхэндээ энэ 7 хоногийг өнгөрүүлж байгаа.
За би яг даавынхаа ажил дээр ирсэн байна. Манай аав хот хоорондын тээврийн компанид том ачааны машин жолооддаг юм байна. Тэгээд одоо бит хоёр нэг ойрхон газар бараа ачаа хөргөж өчөөд тэгээд гэрлөгөө харин гэхдээ арай бас ээжтэйгээ хамт оройн хоолой хамт хийснэ. Миньоны автай уулзаад гэртээ солонгос үндэсний хоол хийж сурахаар болсон байгаа. Солонгосчууд хоол хүнсэндээ маш анхаарал хандуулдаг ард түмэн Азиягийн хувьд солонгос хоолнд нэлээд дуртай амтархан иддэг. Харин хэрхэн хамтдаа хийлцгийг сонирхцгоё. Гэхдээ ээжтэйг хамт орой олоо хийчих чинь. Тэгээ өнөөрөө жабжээ гээд монголоор бол пүнтэст орох гэх юм уу да пүнтэст орох хийж чинь. Тэгээд ойр монголч гэсэн гэр орондоо хоол хийгээгүй. Бас гэтээ чадлаар ээжтэй тусланаа. Тэгээд тийчээ жума бэлтэй байж гин. Ямар хөрхий. Эйко. За. Ингээд уу. Боловсролын аянд гарахаас өмнө хоёр орос түлшид маань нэлээд сэтгэл тогтолж хэд хоног хүлээж байсан. Харин гэр бүлийн дулаан үр амьсгал амьдарч байгаа орчин хоёулаа ингийн найрсаг байгаа болохоор орос түлшид маань нэлээд амар байгаа харагдаж байсан. Манай өнөөдрийн нэвтрүүлэг энэ төрөйд өндөрлөж байна. Дараагийн дугаараараа хэмжээний сургуулигаа танилцсан шин содон олон мэдгийг олж авах боловсролын аян маань үргэлжилсээр байна. Харин үзэгч та бүхэн хамтдаа байж тэрхүү аяллаас бас нэгийг олж аваасай гэж хүсэж байна. Дараагийн зурлаараа уулзлаа баяртай үзэгчтэй.